Ерөнхийлөгч Хүрэлцэх Казахстан улсад альчиж зэвсэгт хүчний жанжин штабын дараага Гамбиамб Орос улбаны улсыг зорилоо. Монгол улс хөрш орнуудтайгаа цэрэг эдийн засаг, соёлын харилцаагаа улам бэхжүүлсээр байна. Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн найрсаг орнуудын нэг гэсэн нэр хүндэж баттгаж байна. Монголыг зорих жуулчдын урсгал өссөөр байна. Гадаадынхан манайд мөнгө үлдээгээд харин буцахтаа дурсгалын зүйлс баярт сэтгэгдэл Монгол хорон монголчуудад төрсэн халуун дотн сэтгэлээ тэн харж байна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэн глобал мэдээ хөтөлбөрийг үзэж байна. Дэлхийд дахинд өрнөсөн онцлог үйл явдлыг 7 хоног бүр хүргэдэг энэ нэвтрүүлгийг баасан сүрэн хөтөлж байна. Ингээд өнөөдрийн дугаарт Ерөнхийлөгч Хүрэлцэх Казахстан улсад альчиллаа. Альчлалын үр дүн. Монгол Орос цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Манай жанжин штабын төлөөлөгчид Москвад ажиллалаа. Росатом Туркийн анхны цөмийн цахилгаан станцын эхний реакторын бүтээн байгуулалтыг дуусгажээ. Кремльд 2026 оны анхны явган болон морьд харуулын нислэл боллоо. Монголчууд амттай хоолнд дуртай. UB Food Festival 2026-аас бэлтгэсэн сурвалжлага. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх өнгөрсөн 7 хоногт Казахстан улсад 3 өдрийн альчлал хийлээ. Тэрээр тус улсад хэд хэдэн чухал аль биесны уулзалт хийснээс гадна нэгэн албан бус уулзалтад ч оролцсон юм. Дэлгэрэнгүй яг одоо хүргье. Монгол Казахстан хоёр улс хамтын хийлгүүч хоёр орны харилцаа бат бөх суурьтай. Энд түүхэн ойр холбоо тэр дундаа өнөө хүртэл ач холбогдлоо алдаагүй Чингис хааны өв мөн геополитикийн төстөө ашиг сонирхол нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл илүү том хүчрхэг хөршүүдийн дунд улс төрийн тусгаар тогтнолоо хадгалж эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзэл нь хоёр улсад ижил байдаг. Түүнчлэн үндэстний хувьд нэг төрлийн бүтэцтэй Монголд хамгийн тод томрон үндэстний цөөх казахууд юм. Тэд хоёр орны хоорондын соёлын өрмөц гүрийн үүргийг гүйцэтгсээр байна. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгчийн Казахстан дахь айлчлал найрсаг атлаа ажил хэрэгч уур амьсгалтай болох нь гарцаагүй байлаа. Тийм ч болсон юм. Юуны өмнө Ухнаагийн хүрэлцэх Казахстаны ерөнхийлөгч Касим Жомарт Такаевтай уулзлаа. Төрийн тэргүүнүүд ойрын жилүүдэд Монгол Казахстаны худалдааны эргэлтийг одоогийн 130 сая Америк доллараас 500 сая Америк долларт хүргэхээр тохиролцсон байна. Үүний тулд худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, галын болон захиргааны бусад цаадыг үе шаттайгаар арилгахаар олжээ. Үүнээс гадна эдийн засаг, тээвэр, боловсрол, соёлын салбарт хэд хэдэн хэлэлцээр байгууллаа. Тухайлбал ойрын хугацаанд шинэ авто замын бүтээн байгуулалт эхэлж, Баян-Улгийн аймагт Казахстаны консулын газар нээгдэн хоёр улсын хоорондын нислэгийн тоо нэмэгдэх юм байна. Мөн Монгол Казахстаны эрдэмтэд түүхийн чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр болжээ. Аль жилийн хүрээнд өргөн цар хүрээтэй соёлын хөтөлбөр хэрэгжлээ. Монголын шилдэг уран бүтээлчид Астана хотно үзэгсэлэнт Монгол нэртэй тоглолтод толилуулсан байна. Үүнээс гадна казах үзэгчдэд үзэгсэлэнт Монгол гэрэл зургийн үзэгсэлэн, морин хуурд зориулсан тусгай үзэгсэлэн, мөн Чингис хаан, Зүж, Сүбэдэн хүргүүдийг багтаасан их хаад уран зургийн үзэгсэлэнг дэлгэн үзүүлжээ. Аль жилийн үеэр нэгэн тун өөрмөц уулзалтч болсон юм. Ерөнхийлөгч Хүрэлцэх Казахстаны хамгийн алдартай блогеруудын нэг Нургалди Кирдэштэй уулзах хүсэлтэд гинтийн байдлаар илэрхийлжээ. Нургалди Instagram хуудаснаа 6.4 сая гаруй дагагчтай. Тэрээр аавтайгаа хөвгчлөлтэй байдлаар наргиж хийсэн бичлэгүүдээрээ олонд танигдсан юм. Сонирхуулахад Монголын ерөнхийлөгчтэй уулзах үеэр аав нь ч мөнхгүйгээ дагалдан ирсэн байна. Сергей Тучков, профессор Маралма, Iced Global. Орос бол Монгол улстай хамгийн эртний, хамгийн ойр дотн харилцаатай орнуудын нэг. Тэр дундаа цэрэг батлан хамгаалахын салбарт энэ холбоо онцгой байр суурь эзэлдэг. Халахын голын уламжлал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Саяхан Москвад хоёр улсын цэргийн дээд удирдлагын уулзалт боллоо. Монгол Оросын цэргийн харилцаа хизээч тасарч байгаагүй. Гэвч ийм бүрэлд хүнтэй уулзалт тийм ч олон болдоггүй. Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгчд Москвад альчиллаа. Уулзалтын дэлгэрэнгүй цэргийнхэн төдийлөн дэлгдэггүй ч бидэнд ирсэн дүрс бичлэгээс харахад хэлэлцээ найрсаг уур амьсгалд болжээ. Рассматриваем Монголию как одного из важнейших. Бид Монгол улсыг Оросын чухал түншүүдийн нэг гэж үздэг. Манай хамтын ажиллагаа уламжлал ёсоор найран харилцан итгэлцэл сайн хөршийн харилцаанд тулгуурладаг.
Батлан хамгаалалт болон цэрэг техникийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд бид сэтгэл хангалуун байгаа. Энэ нь 2024 оны 9-р сард Улаанбаатар хотод хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр хийсэн тохиролцоонд тулгуурласан ээж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаамаа. Монгол, Орос хоёр улс хамтарсан сургуулилтыг тогтмол зохион байгуулж, хоёр орны хилийн алба байнгын хамтын ажиллагаатай ажилдаг. Монголын армийн олон офицер зөвлөлт Оросын цэргийн ихтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн байдаг. Тэдний дунд жанжин штабын дарга Сүнэрвийн гам бямбаж багтдаг юм а. Мы все знаем, что сейчас Өнөөдөр Монгол-Оросын харилцаа хамгийн өндөр түвшинд байна. Учир нь манай хоёр улсын төрийн тэргүүнүүд найрамд ээж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гар үсэг зорсон бөгөөд энэ батлан хамгаалах салбарыг ч хамарч байгаа. Хэлэлцээний үеэр хоёр тал цэргийн салбарт хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашдын уулзалтыг хэвлэл мэдээллээс хаалттай горимд шилжүүлжээ. Айлчлалын хүрээнд Монголын цэргийн төлөөлөгчид Кремлийн ханан дах үл мэдэгдэх дайчны хөшөөнд цэцэг өргөсөн байна. Сергей Тучков, профессор Маралма, Iced Global Аравтлын агентлагийн материалаар бэлтгэв. Энэ хооронд Росатом Турк улсад баригдаж байгаа анхны цөмийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай төрийн корпорацийн тэргүүн Алексей Лихачев өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн юм. Дэлгэрэнгүй манай дараагийн сурвалжлагаас үзээрэй. Төсөлд 3 нэмэх үеийн 4 эрчим хүчний блок багтсан бөгөөд тус бүр нь 1200 мегаваттын хүчин чадалтай. Төслийг бүгд нь Оросын тал санхүүжүүлж байна. Барилгын ажлыг 2018 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн ерөнхийлөгч Режеп Таyyip Эрдоганаар эхлүүлж байв. Строительная готовность первого блока. Барилгын бэлэн байдал эхний блок дээр ойролцоогоор 99%-тай, туршилт тохируулгын ажил 65% хийгдсэн. Өөрөөр хэлбэл бид бараг төгсгөлийн шатанд орсон. Хамгийн чухал нь Туркийн эрчим хүчний системтэй тогтвортой холбоолтыг хангаж чадсан. Туркийн гүйцэтгэгчд болон Оросын барилгын тал энэ жил Турк улс цөмийн эрчим хүчтэй болох жил болохын төлөө бүхний хийнэдэд итгэлтэй байна. Сануулгад Монгол улсад бага бүрийн атомын цахилгаан станц барих төсөл одоогоор хэлэлцүүлгийн шатанд байна. Сергей Тучков, профессор Маралма, Iced Global. Эрхэм үзэгчдээ та бүхэн Сүхбаатарын талбайд болдог ёслолын арга хэмжээний үеэр хүндэт харуулыг ядаж нэгж болон удаа харж байсан баха. Монгол морь унсан сүрлэг залуусыг харахад монгол хүн бүрийн зүрхэнд омогшил төрдөг. Тэнд Алп хаан гэдэг бол олон аавын хөвгүүдийн мөрөөдөл, нэр төрийн хэрэг. Гэхдээ ийм төрлийн анги нэгтгэл бусад орнуудад ч бий. Элдний жавха, туурайн төвөргөн ихшгэлсэн сүр жавхлант үзүүлбэр. Кремлийн талбайд 2026 оны анхны явган болон морьт хүндэт харуулын ёслол болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн хороо нь Оросын холбооны улсын ерөнхийлөгчд шууд харьяалагддаг тусгай анги бөгөөд 1936 онд байгуулагджээ. Тэд төрийн удирдлагын аюулгүй байдлыг хангах, Кремлийг хамгаалах, төрийн ёслолын ажиллагаанд оролцох үүрэгтэй. Энэ хороонд элсэх босго өндөр 175-аас 190 см өндөр эрүүл чирэг бие бэлдэр, швесгүй, ял шийдгэлгүй байх шаардлагатай. Харуул солигдох ёслол жил бүрийн 4-р сарын сүүлээс 10-р сарын дунд хүртэл амралтын өдрүүдэд тогтмол болдог. Харин энэ жил хорооны 90 жилийн ойг тохиолдуулан шинэ элементүүдийг нэмсэн байна. Конечно, волнение есть, это все-таки. Мэдээж баг зэрэг догдлол байна. Өнөөдөр бидний хувьд анхны явган морьт харуулын ёслол. Харин хөгжим ихшиглэх үед сэтгэл тайвширч бүх хөдөлгөөн аяндаа жигдэрч эхэлдэг. Ингээд бид үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэдэг. Довольно долго репетировали. Бид 2-3 сарын турш бэлтгэл хийсэн. Гэтэ дахин бэлтгэл хийх нэг хэрэг, харин энэ бол шал өөр. Кремлийн цөмийн талбай бол Орос хүмүүрийн хувьд ариун газар. Эндхийн акустик онцгой. Дуу агаар сарнихгүй талбай дотор хадгалагддаг. Үзэгч хаанаас ч найрал хөгжмийг тод сонсч чадна.
Орчин үеийн төрхөө 2004 оноос бүрдүүлсэн энэхүү ёслол 2026 онд Бямбарыг бүрийн 12 цагт тогтмол болтноо. Хэрв Москва хотод зорчих завшаан тохиовол энэхүү сүр жавхланд мартагдашгүй үзүүлбэрийг заавал өөрийн нүдээр үзэж сонирхоорой. Сергей Тучков, профессор Маралма, Iced Global, Арвтлын агентлагийн материалаар бэлтгэлээ. Харин одоо Монголын мэдээндээ эргэн оръё. Өнгөрсөн 7 хоногт Сүхбаатарын талбайд аврах том цагаан асар сүндэрлэн бослоо. Тэнд нийтийн хоолны 30 гаруй байгууллага павильоно байршуулсан байв. Дотор нь хоолны тэмцээн, амталгаа, Монголын шилдэг тогооч нарын мастер класс болж энэ бүхнийг алдартай уран бүтээлчдийн амьд тоглолт чимж байлаа. Орох үн төлбөргүй, хоолны үнч боломжийн байсан учраас Улаанбаатарынхан болон жуулчид өдөр бүр энд олноороо ирж 18 үндэстний хоол амталсан юм. UB Food Festival 2026 арга хэмжээнд манай сурвалжлагын багш ажиллалаа. Дараагийн сурвалжлагыг илүү тайлбаргүй, харин амт үнэрийнх нь хамтаар хүлээн авна. Здравствуйте, меня зовут Надежда, я приехала с города Иркутск. Сайн байна уу? Намайг Надежда гэдэг. Би Ирхүүгээс ирсэн. Биднийг славян хоолыг танилцуулахаар урьсан юм. Бид борщ бин хийж байна. Манай бин их сайн зарагдаж байна. Борщ бас их эрэлттэй. Мөн дэвтэл, оливье салаад зарж байгаа. Гэхдээ монголчууд энийг арай өөрөөр нэрлэдэг юм байна. Сэтгэгдэл гэвэл гайхалтай, үнэхээр гоё. Надад бүх зүйл таалагдаж байна. Монголд анх удаа ирж байна. Маш гоё байна. Аль төрлийн илүү их авч байна? Манай нэрийн бүргэрийг нэлээх авч байгаа. Одоо хамгийн бест селлерийн л байгаа шиг шүү дээ манай бүргэр. Хэрвээ та одоо ингээд ганцаархнаа нэг л хоолыг энэ амьдралдаа идэх ёстой байсан бол ямар хоолыг сонгох? Нэг л хоол. Тэг, нэг л хоол. Бүргэр юм болоо. Хэрвээ та өөрийгөө хоолоор илэрхийлвэл ямар хоол байх юм бэ? Би махтааш шүү. Махтааш шүү. Яагаад? Угаасаа дуртай. Хэрвээ таныг амьдралдаа ганцхан хоол идээд өөр ямар ч хоол идэхгүй бол та ямар хоолыг идэх байсан бэ? Махтаа бол юу ч ийш. Махтаа ямар ч ямар ч. Махна байвал олон янзаар юм шүү дээ. Тэр нь өнөөдрийн фестивал дотроос хамгийн амттай ямар хоол нь вэ? Яг олон сонголт хийж чадсангүй шүү дээ амжаагүй. Яг би зүгээр ойчтойгоор нь гоё багтаг багцаалаад сонголт хийсэн. Таны одоо идж байгаа хоол нь яг ямар хоол вэ? Энэ чинь шорлог байна. Шорлог нь энэ үү? Эдмэрээс хоол тэр тай байна. Тэр арт гэр байна. Тэгээ яг бүгдийг нийлж амжихгүй юм чинь. Харин жил алга ирж оролцдог уу? Тийм жил болгоо. Ер нь энэ төдий онцлог нь яг юу вэ? Би ч одоо өнөөдрийн хувьд бол би ажлын өдөр ирлээ. Өмнө нь бол дандаа хагасаа мөц гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ ирдэгсэн. Өнөөдөр бол ажлынхаа хамт олонтойгоо ирлээ. Өдрийн хоолоо энд идэж байна. Өнөөдрийн хоолны фестивал яг ямар хөө болж байна? Таны ядаа сэтгэл юу? Гоё болж штэ. Ер нь бол өмнө жил болоод жоохон фейлцсэн штэ тий. Хүн одоо гадны гэдэг шиг. Одоо үед гоё Монгол тоглогч нар Монгол одоо хоол үйлдвэрлэлийн одоо шилдэгүүд гэсэн тоглогч нар маань нэрээд үйлчлэгээ явуулаад энэ ард түмчс гоё сэтгэл өөдрөгөө. Та сая яг ямар хоолыг идсэн бэ? Бид ер нь бүгдээрээ өөр өөртөө тус тустай хоол авсан. Тэгээд тэр нь болохоор би болохоор Япон хоол, Мексик хоол сонгож авсан. Хоёр эстис хоёр хоолыг сонгоод идэж үзтээ. Тэгээд гоё байна. Тэгээд яг гоё амтараа гарч байна. Сайхан байна. Тэгээд нэг дор ирээд бас олон үндэсний хоолыг амсан гэж бас хом завшаа шүү дээ. Хэрвээ та хоол байсан бол яг ямар хоол байх байсан бэ? Би юу бууз. Яагаад? Яагаад гэвэл өөрөө дуртай. Тэгээ Монгол үндэсний бас гоё бас тэргүүн хоол шүү дээ тий. Тэгэхээр манайхан хятад мэддгээр янз бүр байдаг. Гэтэл бууз ч өөрөө бөөрөг гэж бас анхны нэрсэл нь тийм байсан юм билээ. Тэгээд
яванда бууз болсон юм байлээ. Ер нь бол түүхэн тийм байт юм байлээ. Тэгээ бууз бол Монгол бууз бол өөрөө гайхамшигтай. Тэгээд яг Монгол бэлчээр юм бол бусад орн шиг янз бүрийн махыг болоод хооронд нь холдуу яг үндсэн амтаараа гардаг учраас Монгол бууз гоё. Тэгвэл энэ асуулт бас сонирхолтой ээж магадгүй. Та ингээд насаараа хоол хийдэг байх уу эсвэл зөвхөн хоолыг иддэг байх уу? Энэ хоёрын аль нэгийг сонгоо? Аль нэгийг сонгоо? Өөрөөр хийдэг нь л болох бах та. Насаараа хийж байгаа юм чи одоо ер нь бол хийсээр л явна. Хийсээр л байна. Хийхтэл байх. Одоо өөртөө ачгуучлаа бол бантан хийгээд эхлэв үү? За, баярлаа. Баярлаа. Сайхан цаарай. Мое русское впечатление было, что Энд ирэхээс өмнө би монголчуудыг жаахан ширүүн догшин гэж боддог байсан. Ирээд 5 хоног байна. Маш сайхан сэтгэлтэй, найрсаг, нийтж, үргэлж инээмсэглэж явдаг хүмүүс юм. Биднийг Чингис хааны хөшөөнд хүртэл авч явж үзүүлсэн. Үнэхээр гайхалтай, маш найрсаг ард түмэн юм. очень дружелюбный народ. Сергей Тучков, профессор Марлма, Iced Global. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Баасан сүрэн болон Global Meet-ийн хөтөлбөр хамт байлаа. Шинэ дугаараар ирэх Баасан гарагт дахин уулзъя. Өөрийгөө болон дотны хүмүүсээ хайрлаж хамгаалаарай.